Hi everyone, Sembetsano. Welcome back to Learn with Newman. Learn with Newman сургууль цагтаа морил. За бүгдээрээ 14 хоног англи сайжруулах challenge өргөжлүүлж байна. Өнөөдрийн бичлэг speaking буюу англи чадрын тухай ярих болно. Хэрвээ та энэ бичлэгний юугийг хараад гарчгийг харчаад окей, англи ярианы тухай ярих гэж байгаа юм байна. Үзье гэдээ орж ирсэн бол та энэ гурван хүний нэг нь байх. Нэгт та дөнгөж англи хэл сурч эхэлж байгаа. Тэгээд ярианы чадвараа юу нь бол хамгийн сүүлд нь тавьж байгаа. За би эхлээд дөрмөө үзээд хий, үгийн баялагтай болоод хий, сонсголоо сайжруулах хий. Тэгээд нэг ярианы чадвар дээр фокус болно. Надад яг одоо ярианы чадвар шаардлагатай биш учраас би дараа нь сурья ингээ хойшлуулдаг хүн байж магадгүй. Эсвэл хоёрт таны сонсгол, уншлага, дүрм магадгүй тэгээд үгийн баялаг бүгдээрээ сайн болцсон. Одоо таны зөвхөн сайжрах хэрэгтэй байгаа чадвар чинь ярианы чадвар дутцсан байна. Тэгээд та одоо яг ингээд гаццсан. Яриагаа сайжруулмаар байдаг. Даан ширээсээр сайжруулж чаддаггүй. Сонсоод ойлгоод байдаг, уншаад ойлгоод байдаг. Наач өөрөө ярих гэхээр нэг л ярьж чадахгүй байгаа гэж магадгүй. Эсвэл та ярьж чаддаг. Окей? Өдөр тутмын яриаг бол ингээд харилцан яриаг бол амархан хийждэг. Хүнтэй ойлгоод ойр зүрийн юм ярьж чаддаг, өөрийгөө дажгүй танилцуулждаг, тийм ээ? Гэтэл нэг төвшин дээр гаццсан байгаа. Анхан дунд эсвэл магадгүй зүгээр intermediate төвшин дээр гаццсан. Тэгээд илүү ингээд нарийн сэдвийн тухай ярих, эсвэл илүү гүнзгий яриаг ингээд өрнүүлэх гэхээр нэгэлж чадахгүй. Тэгвэл нөгөө л мэддэг хэдэн үгээ ингээд дандаа өдөр тутамдаа ингээд ашигладаг байж магадгүй. Окей, та тэгэхээр энэ гурвын аль нь вэ? Comment хэсгээр үлдээгээрэй. Эсвэл та өөр асуудал байж магадгүй. За тийм байвал тэр асуудлаа бас comment хэсэгт үлдээгээрэй. Хэрвээ та ярианы чадвараа ингээд жоохон хойшин тавьдаг, хамгийн сүүлд нь сурнаа. Ягаад гэвэл хамгийн хэцүү санагдчих би айгүй ичимхий өөртөө ихтэй биш байна гэдэг хүн бол миний танд өгөх зөвлөгөө бол та анхнаасаа ярианы чадвараа бусад чадваруудтайгаа холбоод сураад явбал танд дараа нь амар байх болно. Тэгэхгүй бол та бусад чадруудаа айгүй сайн хөгжүүлчихэд дараа нь зөвхөн яриагаа хөгжүүлнэ гэхээр дахиад нөгөө хоёр дахь төрлийн хүмүүстэй адилхан гацчих болно. Тийм болохоор анхнаасаа хамт яриагаа сайжруулад явсан нь танд илүү амар байх болно. Окей? Та юм уншиж байхдаа тийм ээ? Уншлагын чадвар дээр ажиллаж байхдаа дотроо унших биш, чанга унших. Сонслын дасгал хийж байвал сонсож байгаа зүйлээ дуурайгаад чанга хэлэх. Окей? За тэгээд бичиг, тийм ээ? Бичиж байгаа бол та хэлхийг хүсэж байгаа зүйлээ эхлээд бичээд дараа нь тэр бичсэн юмаа цээжлээд эргүүлээд цээжээрээ хэлж яриагаа давтаж болно. За дүрэн байх юм бол мэдээж кино үзэж байхдаа бусад хүмүүсийг сонсож байхдаа анзаараарай. За яаж ярьж ийн, ямар өгүүлбэрийн бүтцтэй ярьж байна, хаана пауз хийчихв, ямар үгийг хаана оруулаад ярьчихв, нэг зүйлийг илэрхийлэхдээ ямар цаг аваад ярьчих үү гэх тиймхүү жижигхэн деталь дээр нь бас анхаарлаа төвлөрүүлж болно. Тэгэхээр ярианы чадварыг бол бусад чадруудтай ингээд холбуулад ингээд сурч болно, тийм ээ. Өөртөө ихтэй болохоор англи хэлээ сайжруулъя гэж битгий хүлээгээрэй, окей? Та хүлээгээдээ бол хүлээгээл байх болно. Тэр итгэл, тийм ээ, та өөртөө ингээд итгэлтэйгээр ингээд ярих тэр итгэл чинь зүгээр нэг өдөр тань ингээд хүрээд ирэхгүй. Та өөрөө ингээд ямар нэг юм хийгээд чанга яриад алдаа гаргаад ичээд ямар нэг юм болсон байж болно гэхэд тэгж байж таны англи чинь сайжрах учраас тийм хүлээгээрэй. Окей? За хэрвээ таны бусад чадрууд чинь сайн болцсон, та тэгээ сонсоод ойлгодог, уншаад ойлгодог, данч өөрөө ярьж чадахгүй байгаа тийм асуудалтай байгаа бол та өөрөөсөө санаа зовоод байна. Окей? Та алдаа гаргахаа санаа зовоод байна. Би ямар дуудах бол гэдгээс санаа зовоод байна. Тэгэд ярихаасаа өмнө бас хэтэрхий их бодоод байна. Толгойн дотроо гацчаад байна. За би таныг бол 100% ойлгож байна. Надад энэ асуудал орс хэл дээр тулгардаг. Би орсоор уулна мундаг ярьдаг байсан баггүй юу жоохондоо. Тэгсэн чинь 14-өөс хойш Америкт байсан болохоор орс хэлээ хэрэглэхээ болоод тэгээд ер нь бол хайцсан. Тэгээд давтах ерөөсөө боломж байгаагүй. Боломж байсан гэдэг би өөрөө давтаагүй. Тэгсээр хагаад одоо би орсоор ярих гэхээр цаанаасаа гарч ирэхгүй. Зүгээр нөгөө нэг хэдэн мэддэг анхан шатны үгнүүдэд ашиглана, өөрийгөө танилцуулж чадна. Тэгээд сонсоод яг нэг за 40-50% нь ойлгож чадна. Надад
би яг ингээд орсоор ингээд за би ярмаар байна. Өөртөө ихтэй ярмаар байна гэхээр шууд дүрмэн дээрээ гацчихдаг. Нэрээ өгүүлбэрийн бүтцэн нь юу лээ? За яг англи хэлтэй адилхан билүү, монгол хэлтэй адилхан билүү? Үйл үг нь хаана учирдаг вүлээ? За үйл үг нь хувраад байдаг. Яаж хувирдаг вүлээ гэд бүр ингээд дүрэн бодоод ингээд гацчихдаг. Тэгээд хоёрт би бас дуудлагаасаа санаа зовдөг болсон. Яа гэвэл нэг жил би Америкт нэг жил болчоод буцаад Монголд ирсэн чинь манай Орос сургуулийн ангийн сурагчид маань намайг дооглоод манай найзууд нөмөө чи Америк аялгаутай орсоор ирдэг болчих гэд бүгдээр намайг ингээд явуулаад дооглоод тэгээд тэрнээс хойш би Америк итгэдэггүй болсон. Тэр үед чинь би одоо 14 15 таа байсан. Тэгээд би яана гоё орс дуудлагатай ярьж чадхаа болцсон байна гэд. Тэгээд тэрнээс хойш ингээд бас тэр итгэлээ алдсан. Тэгэхээр би одоо танд өгч байгаа зөвлөгөөнүүдэд би өөрөө ч ихсэн орс хэл дээр хэрэгжүүлэх болно. Тэгэхээр би таныг ойлгож байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ, тийм ээ? Ер нь зүгээр санаа зовхоо болох хэрэгтэй. Англи хэл дээр би одоо ч гэсэн заримдаа ингээд алдаатай ярьдаг үе байдаг. Окей. Тэгэхээр би алдаа гаргахаараа би яадаг вэ гэхээр шууд ингээд хэлж байгаа маа хэлнэ. Тэнгуут ингээд та өөрөө ингээд чанга хэлчихэнгуут өөрөө сонсож байгаа юм тийм ээ. Тэнгуут нэг л сонь сонсдог авчлаа. Нэг л буруу би нэг нь буруу хэлчлээ гэд шууд өөрөө сонссон болохоор залруулаад өөрийнхөө алдаа шууд ингээд засах боломжтой. Тэр чинь нормал гэсэн. Нэг юм монголоор ч гэсэн ярьж байхдаа бид нэг юм буруу хэлчих гутаа шууд ярьж явах дундаа шууд араас нь дахиад нөгөө хэлсэн буруу хэлсэн юм давтаад зүгээр хэлээд ойлгуулдаг тийм ээ. Энэ процесс бол хэл сурж байгаа хүмүүс биш. Унган англи хэлтэй хүмүүс ч гэсэн тэгдэг. Бид нэ заримдаа зүгээр буруу ярьцдаг. Тэр бол нормал. Гол нь та тэр буруу ярьж нүггүй юу гэдгийг чанга хэлснийхаа дараа яг ингээд би энэ алдчихлаа гэд засах боломжтой болно. Тэгэхгүй бол та ингээд дотор бодоолох юм бол бодоол. Окей. Тэгэхээр та зүгээр ярьчих, хэлчих. Тэгээ буруу хэлнэлээс яадیں хамаагүй. За та буруу ярьчлаа гэж бодъё. Хоёр юм тохиолдно. Эхнийх нь та өөрийнхөө алдааг сонсоод өөрийгөө засаж болно. Окей? Тэр чинь ерөөсөө ичих юм байхгүй. За хоёрт та өөрөөсөө сайн ярьдаг хүнтэй ярьж байгаа бол магадгүй та ялангуяа тэр хүнтэй дотноод эсвэл багш хүн бол таны алдааг чинь танд засаад өгнө. Тэгэнгუთ та өөрийгөө алдаа гаргасныг мэдэхгүй ярьсан бол тэр хүн таны алдааг чинь засаад өгчлөө. Энэ ч ерөөсөө муу юм биш, санаа зовох юм биш. Тэгэнгუთ та нэр тийм байж тэгээд тэр засаж өгснөөр нь дахиж хэлээд тэгээ зөв яах юм. Тэгэхээр дараагийн удаа та адилхан тийм юм ярих шаардлагатай болвол тэр алдаагаа гаргахгүй тийм ээ дахиж гарахгүй. Дахиж гаргах юм бол дахиж засуулаад дахиад зөв хэлнэ. Тэгээ зөв хэлдэг болтлоо алдаа гаргасан хэвээрээ. Тэгэл үний мэдсэн чинь та зөв ярьдаг болцсон байна. Окей? Эсвэл боровт магадгүй адилхан төвшөнд тантай адилхан төвшөнтэй хүнтэй ярьж иж магадгүй. Тэгээд та буруу ярьчлаа. Гэхдээ нөгөө хүн чинь таны юу гэж хэлэх гэдэг ашиг ойлгоцсон. Тэгээд хоёр тэгэл буруу зөв хамаагүй би бинтэйгээ яриад ойлголцоод явж ийн. Тэгээд эцэст ер нь би бинтэйгээ ойлголцоод харилцан яриа үүсгэж байвал энэ англи хэлийг хэрэглээд явж штэ тийм ээ. Тэр чинь тэгэл чухал тийм ээ сайн. Тэгэхээр танд ерөөсөө нэг сонголттой. Зүгээр яар, чанга яар. Алдсан ч бай, алдаагүй ч бай. Хэрвээ тэр хүн таныг ерөөсөө огт ойлгоогүй бол тийм ээ. Та өөрийгөө ерөөсөө илэрхийлж чадаагүй бол яах юм тэр хүн зүгээр л уучлаарай. Ойлгосонгүй дахиад хэлдэ. Эсвэл танаас асуулна. Ийм гэж юу, ингэж хэлэх гээд байна уу гэж залруулаад ингээд танаас асууна. Тэнгуут та за тэгвэл сая би ингэж хэлсэн маань арай болоогүй юм байна, ойлгомжгүй байна. Тэгэхээр би арай өөрөөр тайлбарлах гад үзье. Арай өөрөөр хэлэх гээд үзье гэд тэгээд дахиад үзнэ. Тэнгуут тэр хүн чинь ойлгохгүй байна. Тэгэл ойлголтлоо тэгээд харилцан яриа үүсгэж явах хэрэгтэй. Окей? Тэгэхээр ер нь та өөрөө чанга ярьснаар танд алдах юм ерөөсөө байхгүй. Дандаа сайжрах болно. За тэгэхээр алдаа гарахаас битгий гэсэн зөвлөгөөнүүд маань тэр байлаа. За хэрвээ та дуудлаганаасаа санаа зовж байгаа бол хатуу дуудлагатай багшаа би маш хатуу дуудлагатай шүү уучлаарай гэд яг надаас уучлахгүй байгаа тийм ээ. Ерөөсөө санаа зовх юм байхгүй. Жил ирэх тусам илүү их хүмүүс англи хэл сурч байгаа. Олон орноос тийм ээ. Тэгээд бүгд өөрсдийн акценттай дуудлагатай ярьж байгаа. Та Америкт ирээд ингээд том хотуудаар явах юм бол одоо Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго ч юм уу ер нь дуудлагатай ярьдаг хүмүүс хаасаагүй байдаг.
би түрүү жил Нью-Йоркт байхад түрүү жил Нью-Йоркт байхад ер нь хаал явсан дэлгүүр ороход хоолнд ороход ер нь ингээд миний харьцаж байгаа хүмүүс бүгдээрээ дуудлагатай байсан. Тэгэхээр дуудлагатай ярих нь маш нормал. За тэгээд таны дуудлаганаас чинь болоод таныг ингээд цаашруулж байгаа эсвэл таныг ингээд дорд үзэж байгаа хүн байх юм бол та өөрөөсөө битгий санаа зов. Асуудал нь танд юусоо байхгүй тэр хүнд байна. Яагаад тэр хүн таныг дуудлаганаас чинь болж дооглох эсвэл муугар бодох хүндлэхгүй байх ч юм уу те. Хэрвээ таныг ингээд зүгээр дуудлаганаас болж тэгэж тантай өөрөөр харьцаж байвал асуудал нь танд биш тэр хүнд байгаа. Та тэрийг сайн санаарай. Окей? Тэгэхээр дуудлаганаасаа битгий санаа зов. За тэгээд 9 дахь хоногийн чаленж маргааш энэ дараагийн бичлэгтэр бүгдээрээ дуудлага хэрхэн сайжруулах гэдэг талаар гэхдээ ярих болно. Гэхдээ нэгт та дуудлаганаасаа битгий санаа зов. Гэхдээ дуудлага засах боломжтой. Ерөөсөө боломжгүй зүйл биш ээ. Тийм ээ? Тэгэхээр та дараагийн чаленжд оролцоорой. Та дуудлага сайжруулахыг хүсэж байна. Окей? Хамгийн сүүлд хэрвээ та ер нь бол мундаг ярьдаг, таны ярианы төвшин чинь дунд төвшин дээр эсвэл анхан дунд төвшин дээр гацсан байгаа бол та хэтэрхий орчиндөө дасаад тийм ээ илүү их сайжруулах танд шалтгаан байхгүй байгаа учраас та зүгээрний төвшин дээр байгаа даа гэсэн. Яг тэгвэл хаач утсан та өөрийгөө ойлгуулад амьдарч чадах тийм төвшөнд очсон бол яагаад илүү сайжруулах шаардлагатай юм тийм ээ. Тэгэхээр та яаж өөрийгөө ингээд түлхээд дараагийн төвшөнд очих вэ гэхээр үгийн баялгаа дээшлүүл. Окей? Шинэ үг сур. Та одоо жишээлбэл та өдөр тутмын хэрэглэдэг сайн мэддэг үгнүүд байгаа ч тийм ээ. Тэр адилхан үгнүүдийг арай өөрөөр яаж хэлж болдог вэ? Synonyms тийм ээ, адилхан утгатай үгнүүд. Тэр үгнүүдийг цээжлээд тэр үгнүүдийг ингээд өөрөө ингээд дагаа нэгэд ярьж байхдаа үгнүүдийг ашиглах гэж оролдоо. Эхлээд ашиглахад өөрчлөлт амар эвгүй сонсогдно. Яг тэгвэл та ингээд хэрэгэлдэггүй учраас нэг л сонин сонсогдно. Танд өөрчлөлт awkward тийм ээ awkward эвгүй сонсогдно. Гэхдээ олон дахин ингээд хэрэглэх тусам илүү натурал болно. Окей? Тэгээ магадгүй та ингээд одоо зүгээр шууд бодохгүйгээр ярьдаг болсон байж магадгүй. Одоо дотроо юм орчуулахгүйгээр зүгээр шууд өөрийгөө илэрхийлж чаддаг болсон байж магадгүй. Тэр үед болохоор бид нар зүгээр л нөгөө мэддэг хэдэн үгээ ашиглаад өөрсдөө илэрхийлээд явчихдаг. За тэгэхээр одоо та жоохон ярихаас өмнө нэг хэдэн секунд бодох гээд үзье. Дөрвөн бод гээгүй шүү. Зүгээр л за би ингэж хэлэх гэж байгаа. Тэгэхээр би нэг арай өөрөөр яаж хэлж болох уу гэдэг талаас нь бодоорой. Окей? Тэгээд нөгөө цээжилсэн сонсон шинэ хэллэг үгнүүдээ албаар хүчээр ингээд хэлээрэй. Окей? Тэгээд олон дахин та тэгснээр тэрэндээ тасаад тэр дараагийн төвшний үг болон хэлгүүд таны шинэ нормалчин болох болно. Түрүүн миний өмнө нь хэлсэн зөвлөгөөнүүдтэй адилхан та өөрөө чанга ингээд practice хийж л байж таны төвшин чинь сайжрах болно. Адил төвшинтэй хүмүүстэй ярих биш, өөрөөсөө сайн хүмүүстэй ярих гэж оролдоорой, хичээгээрэй. Мэдээж өөр англи хэл сурж байгаа хүнтэй ярьж болно. Эсвэл шууд унгаа англи хэлтэй хүнтэй ярих гэж оролдоорой. Гэхдээ би Монголд байгаа тэгэхээр чи гадаад хүнтэй яаж ярих юм бэ гэж бодож яж магадгүй. Тэгэхээр би одоо танд нэг аппликейшн үзүүлэх болно. Энэ аппликейшн дээр та үнэгүй гадаад хүнтэй ярих боломжтой. Тэгээд энэ аппликейшнаас гадна iTalki гэдэг вебсайт байдаг. iTalki. За ийшээ ороод төлбөр төлөөд гадаад хүмүүстэй ярьж болно. Өөртөө жоохон хөрөнгө оруулалт оруулаад энэ iTalki дээр төлбөрийн төлөөд гадаад хүмүүстэй яриараа practice хийгээрэй. Хэрвээ та гадаадд байгаа бол тийм ээ. Гадаадд байгаа монголчууд автоматар ингээд мундаг англи хэл сурчдаггүй. Гадаадд байгаа монголчууд маань ч гэсэн орчноосоо тийм ээ comfort zone-оос гараад гадаад хүмүүстэй найзууд болоод ингээд яг ингээд англи хэлийг хэрэглэж байж англи хэлийг сайжрах болно. Окей? Тэгэхээр Монголд байгаа хүмүүс маань би гадаад байхгүй байгаа учраас англи хэл маань сайжрахгүй байгаа гэж буруу бодол шүү. Яг гэвэл орчин үед ялангуяа 21-р зуунд бид нэр технологитой интернеттэй байх үед хинч англи хэл сурах боломжтой болсон 21-р зуунд. Окей. Тэгэхээр гадаад нь Монголд энэ нот нь хамаагүй. Мэдээж гадаад байх юм бол та гадаад хүмүүсийн ярих гэж оролдоорой. Монголд байх юм бол танд одоо энэ аппликейшн ашиглаад, вебсайт ашиглаад гадаад хүмүүстэй ярих боломжтой болсон байгаа. Тэгэхээр тэр бүх
юмнуудыг та ашиглаарай. За тэгээд би энэ аппликейшнийг танилцуулахаас өмнө сэрэмжлүүлэг гэх юм уу? Хэс өмнө би нэг юм хэлмээр байна. Ялангуяа залуу үзэгчд маань, бага насны үзэгчд маань онлайнаар, сошиал медиагаар танихгүй хүнтэй битгий яриарай. Окей? Гадаад хүн гингууд та гадаад хүн болохыг боломж гэж битгий хараарай. Гадаад хүн гэхээрээ сайн хүн гэсэн үг биш юу? Ялангуяа сошиал дээр та жинхэнэ дээр жин үгүй юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Өөр нэр ашиглаад, өөр зураг ашиглаад ингээд Facebook нээсэн хүн юм уу? Тэрийг бид мэдэхгүй. Тийм болохоор маш болгоомжтой. Окей? Facebook дээр танихгүй хүнтэй битгий найзлаарай. Танихгүй хүн тань руу мессеж бичих юм бол ер нь харьцаад хэрэггүй. Окей? Хичнээн тэр хүн амар nice, айгүй гоё, тань би чам туслая гэдэг ч юм уу те. Би чиний speaking partner чинь болёо гэж бичсэн ч гэсэн хамаагүй. Ер нь л танихгүй хүнтэй битгий харьцаарай. Тэгээд ялангуяа ямар нэгэн мессеж нэр холбоостой линктэй мессеж явуулах юм бол за бүр хэрэггүй шүү. Тэр линктэй битгий дараарай. Нэг бага насныхан нас гадна ер нь л манай бүх насны хүмүүс яг тэгвэл манай ах их шинээр над руу ингээл скриншот явуулдаг. Намаа энэ юу гэж надад энэ хүнээс ийм мессеж ирлээ. Энэ чиг мөнгө яриад байх юм, $1000 гэсэн байх юм. Энэ холбоос ирсэн. Энэ хүн надаас яг юу асуугаатай нэгэд. Тиймэрхүү мессеж ирэх юм бол зүгээр шууд тэр аккаунтыг блок хийгээд мессеж явуулсараа. Окей? За. Тэгэхээр гадаад хүнтэй ярмаар байвал аль бие усны шугамар холбогдоод тийм ээ вебсайтаар мөнгө төлөөд эсвэл гадаад багштай сургалтанд суугаад эсвэл миний одоо хэрэглэж байгаа аппликейшнийг хэрэглэж болно. Окей? За энэ аппликейшнийг Stereo гэдэг байгаа. Нэлээд шинэ жилийн өмнө гарч ирсэн байх. За би энийг сайхан Монголд байхдаа 21 хоног карантинд байхдаа уудаад татаж аваад туршиж үзчихсэн. Тэг нэлээд шинэ байсан тэр үед. Тэр чинь нэлээд хэдэн сарын өмнө. Тэгэхээр одоо яасан байгаа харъя. Өөрөө ингээд бусад хүмүүстэй ярьж болно. Эсвэл та бусад хүмүүсийн яриаг ингээд лайваар сонсож болно. Харилцан яриаг юм. Тэнгууд та сонсож байгаад ингээд та комент юм хэлмээр байвал эсвэл асуулт байх юм бол шууд өөрийгөө рекорд хийгээд дуугаар ингээд явуулчихдаг. Тэнгууд тэр ярьж байгаа хоёр хүн би юу хэлчихлээ. Бүр марцчихлаа. Тэнгууд тэр ярьж байгаа хоёр хүн таны явуулсан тэр рекордыг ингээд тоглоод таны асуудал чинь лайваар сонсоод асуултанд чинь хариулаад тантай бас ингээд харилцан яриа үүсгэж явдаг байгаа. Агуу сонирхолтой. Би тэрийг нэг 2-3 удаа хэрэглээд нэг удаа нэг хүнтэй бүр цаг 30 минут яриад амар хурдан өнгөрсөн цаг бол тэгэхээр одоо энэ аппликейшнийг бүгдээрээ хэрэглэж үзье. Тэгээд бага насныхан ер нь бол та энэ аппликейшнийг бас хэрэглэж байхдаа мэдээж сэрэмжтэй байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ дотор бас л янз бүрийн хүмүүс байгаа. Ярьж байгаа сэдвүүд нь магадгүй танд таалдахгүй байж магадгүй, илүү том хүний сэдвээр ярьж магадгүй, бүдүүлэг хүмүүс ч бас байгаа. Окей. Тэгэхээр энэ дотор байгаа хүмүүс бүгдээ тийм сайн хүмүүс гэсэн үг биш. Гэтэ шууд таалдахгүй бол шууд skip хийгээл явчих болно. Окей. За тэгэхээр ингээд оронгууд утасны дугаар оруулах гэж байна. Окей. Тэгэхээр нэг гэдэг нь болохоор Америкийн юу байгаа. Тэгэхээр та нэгдэн дарангууд Монгол гэж хаагаарай. Монголиа гэж хаагаад тэгээд өөрийнхөө монгол дугаарыг оруулаад тэгээд бодвол танд утсан чинь код ирэх байх. Хүмүүсийн яриаг сонсох биш та өөрөө хүнтэй ярих гэх юм бол go live гэж юм. Окей. За go live дээр дарчлаа. Тэгсэн чинь дөрмөд нь don't break the law хөлт хийчихээрэй. Don't stay muted for longer than 2 minutes. Өөрөөр нь mute-лээд 2 минут битгий байгаарай. Хүмүүсийг битгий хулигтаарай. Don't scam. Don't play pre-recorded content. Өмнө нь ингээд битсэн рекордоо ингээд битгий ашиглаарай. Зүгээр жинхнээсээ лайваар яриарай гэж. Тэгээд би санал хийж байна. Yes, I got it. За яарад шууд таапсан. Яна дараагийн хүн очлаа. За би сая хитрхийг бодчихлаа. Тэгэхээр энэ хүнийг авъя. Hello. Hi, how are you? Oh, I can't hear you. You're breaking up. Sorry. Хатад яриасаа сонсгцсангүй. За.
Single. Hello? Oh. Яна хүнтэй авах гэж бас нэлээд хэдэн минут болох юм шүү. Hello? Oh. Энийг амар их хүмүүс хэлдэг. Hi. Mongolian girl. Hi, how are you? Okay. What's your... I'm sorry? Things going in Mongolia. Oh, Things going in Mongolia. I'm actually not in Mongolia right now. I'm in Florida. Okay. Yeah, I was just there a few months ago. Where are you from? I'm from New York. Okay, the city? Yeah. That's cool. Right outside the city, right outside the Bronx. Okay, we're about to move to Yonkers. Oh, really? Mm-hmm. I think it's close to Bronx, right? Yeah, it's right outside. It's north of the Bronx. Mm-hmm. That's cool. How's everything over there right now? Pretty good. Cool. You know, can't complain. It's a nice day. 70-some degrees. I was outside Nice. since 11 this morning. Oh wow. You're just sitting outside? Yeah, no, I was outside. I'm back in the crib. Gotcha. Okay. Cool. How are the COVID cases? I never got COVID. I don't plan on getting it either. I don't plan on getting that damn vaccine either. Same. I think I might have gotten it last January and I just didn't know I had COVID, but I can't confirm. So, but I agree with you on the vaccine. I'm just not ready to get it yet. No vaccines for me, I'm sure. Never? Not even in a couple years? No, I'm good. Okay. Well, it was very nice meeting you, Tsunami Wave. Okay, bye. Тэгэхээр энэ үнэгүй аппликейшн байгаа. Тэгээд энэ аппликейшнийг сонирхоорой. Тэгээд сая харсан байх би саяны нэг хүнтэй холбогдох гэж нэлээ хэдэн хүнтэй холбогдоод skip ингэж яагаад нэг хүнтэй холбогдоод нэг жоохон ярьсан. Тэгээд яг үнийг хэлэхэд ингээд яг өөрт яг тань таалагдах ингээд яг гой сэдвээр ярьж чадах тийм хүн олох жоохон хэцүү байдаг. Тэгээд огш шууд танихгүй хүнтэй ярьж байгаа болохоор бас угаасаа эвгүй. Гэтэ яг бүгдээрээ англи хэлнийхаа ярин чадлыг сайжруулахыг тулд ярьж байгаа юм чинь энэ хүмүүстэй та алдаатай ярина уугүй ерөөсөө хамаагүй яагаад гэвэл ууцхгүй дахиж таарлахгүй байх тэр ерөөсөө санаа зовох юм байхгүй. Тэгэхээр та энийг ашиглаад утасны цаанаас зөвч бай буруу ч хамаагүй яриад үзээрэй. За тэгэхээр өнөөдрийн challenge та магадгүй таасан байх. Энэ аппликейшнийг татаад гадаад хүнтэй яриарай. Эсвэл iTalk энэ чинь төлбөрийн төлөөд гадаад хүнтэй ярьж болно. Гадаадд байгаа бол та нэг гадаад хүнтэй заавал зориглоод яриарай. Юуны талаар байж болно. За тэгэхээр маргаашны бичлэгээр уулзцгаая. Дуудлага сайжруулах талаар ярих болно. Тэр нэлээд хөгжилтэй бичлэг болох хаа би бодохоор инээд хүрээд байгаа. Гэтэ хэдүүлээ нэг хөгжилтэй нэг юм хийх болно. Энэ бичлэг танд таалагдсан бол мэдээж лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд share хийгээрэй. Окей, дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.